Оройн тэрэг үзэгчтэй цаг 7:10 болсон байна. Тэнгэрлэгээс 7:10 мэдээллийн хөтөлбөрөөр эхлүүлж байна. Иргэдийн нийтийн хуралдаа иргэд нь оролцох эрхгүй ийм зүй бус хурал Орхон аймагт болж өнгөрчээ. Хурал болохоор товлсон газар, товлсон цагтаа нутгийн иргэд цуглартал дарга нар нь ирээгүй байна. Гэтэл тэд өөр байршилд, өөр цагт цөөн хэдэн хүмүүс цуглуулчихсан хуралдаж байжээ. Үүнийг нь иргэд эсэргүүцэж дотогшоо орох гэсэн боловч зай талбай байхгүй, багталцахгүй гэх шалтгаанаар оруулаагүй байна. Энэ бол Монгол Ардын нам төрийн эрхээр далайлгаж, иргэдийн сонгох эрэхэд халдаж, сонгуулийг хайрцаглаж байгаа явдал гэж сөрөг хүчин шүүмжилж байна. 5 хоногийн өмнө болсон Орхон аймгийн Баян Өндөр сумын иргэдийн нийтийн хурлыг эрх баригч намынхан бодлоо тулж багийн засаг даргын сонгуулийг хүртэл улс төржүүлсэн байна. Бичлэг дээр харагдаж байгаачлан иргэд хамраараа таслуулсан аятай хаалганы цаана үлдцгээжээ. Дотогш орыг эдж орж чадахгүй ийм нөхцөл байдалтай байсан байна. Үгүйш зогсохгүй багийн засаг даргын сонгуул хийсэн мэтэр хуурамч тогтоол протокол үйлдсэн гэлээ. Энэ бол ардчилсан улсад яагаад ч байж болохгүй зүйл гэдгийг сөрөг хүчний зүгээс хэлж байлаа. Багийн хурлууд дээр хурал зохион байгуулагдаад дүн гарахтаа зэрэгцэн тамгаа аваад зогтож байгаа тохиолдлууд 2-3 баг дээр гарчлаа. Албан ёсоор иргэд нийтийн хурлыг өөр танхимд, өөр цагт зарласан байхад өөр танхимд цуглаж цөөхөлөө хуралдаж байгаад хуурамчаар тогтоол үйлдээд хурал хуралдсан мэтээр багийн засаг дарга иргэдийн хурлын даргаыг сонгосон мэтээр дүр хэсгсэн байдлаар аймгийн засаг даргын хамгаалалтын газарт хуурамч материал бүрдүүлж өгсөн тохиолдлууд олон гарлаа. Эрх баригчид хууль ёсыг уландаа гიშгээд ч хамаагүй өөрсдийн бичсэн зохиолоо бодит болгохоор ингэж илэрцгээжээ. Үүнээс болж өнөөдөр анхан шатны нэгж болсон баг хороод хүртэл намын үүр болж хувирчаад байгаа нь нууц ш. Энд цаашид иргэдийн нийтийн хуралдаа захимаар оролцож саналаа өгдөг хуулийн төслийг зол жаргал гишүүн боловсруулад байна. Захимаар гарын үсгээ цуглууллаа. Захим гарын үсэг дан систем бол албан ёсны өмнө хүлээн зөвшөөрдөг болсон. Яг адилхан Монгол Улсын засаг захиргааны нэгжлүүн удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулаад хэлцүүлээ явуулсан. Хуульд өөрчлөлт оруулах замаар эрх баригчдын эрх хэмжээгээ хэтрүүлж байгаа үйлдэлийг зогсоох боломжтой гэж хууль санаачлагч үзэж байна. Ингэснээр иргэдийн оролцоо нэмэгдэж багийн засаг даргын сонгуулийг хүртэл бодлоон тулдаг эрх баригчдын үйлдэл дахин давтагдахгүй болох нэ. Ардчилсан намын зүгээс чинь байдлыг засахгүй бол эрх сонгуулиуд эрх баригчдын зурсан зургаар явна гэдгийг хэлж байлаа. Учир нь анхан шатнд дараагаар очиж байгаа хүмүүсийг эх 2027-2028 оны сонгуулиар Монгол Ардын намынхан шат олгож ашиглана гэж үзэж байгаа юм а. Захиргааны хамгийн анхан шатны нэгжүүд болсон баг хороодын засаг дарга нарын сонгуульд хүртэл Монгол Ардын нам гарт урж байна. Тэд өөрсдийн хүмүүсээ тавьж сонгуулиар шат болгон ашигладгийг ч сөрөг хүчин шүүмжилж байгаа юм. Тэгвэл багийн засаг дарга нараас дутхааргүйгээр сонгогчдыг хайрцагладаг хүмүүс бол хэсгийн ахлагч нар юм а. Айл өрхүүдийг багцалж амжиргаагаар нь барьцаалдаг тэднийг ажилуулах шаардлагагүй гэж ардчилсан намынхан үзэж байгаа юм. Энэ хүрээндээ хуулийн төсөл боловсруулсан энэ хаврын чуулганаар хэлцэгдэнэ. Хэсгийн ахлагч нарыг ажилуулах шаардлага гэх маргаан намрын чуулганаар сөхөгдөд өнгөрсөн. Нэг талд хэсгийн ахлагч нар бол иргэдтэй хамгийн ойр тулж ажилдаг чухал хэрэгцээтэй хүмүүс гисгэж байгаа юм. Харин нөгөө талд хэсгийн ахлагч нарын ажил үргийн хуваар нь хорооны даргынхтай адил учир давхцуулах шаардлагагүй гэж үзэж байгаа ч нэг хэсэг байна. Хамгийн гол нь эдгээр хүмүүс эрх баригчдыг сонгуульд ялуулахын тулд өөрсдийнхөө хариуцсан хэсгийн хүмүүсийг харьцаглаж сонгох эрхт нь халдаж байгаа нь буруу гэж үзэж байгаа юм а. Хэрэгчид үеийн үед одоо ямар ч судалгаа хийсэн муу байгаа мөртлөө ялаад байдаг шалтгаан бол ерөөсөө ингэ гэр орол байгаа айл өрхүүдийг төрийн үйлчлэгээр далимдуулаад барьдаг юм байна. Монголын төрд яг ийм хэсгийн халагч гэдэг нэртэй хүн ерөөсөө ч хэрэг байхгүй. 100% иргэд маань өөртөө захим төрийн үйлчлэгийг авах тийм төвшөнд хүрээгүй байгаа тохиолдолд бид нар хэсгийн ахлагч гэдэг хүмүүсүүдийг л ажилуулахаас өөр ямар ч авах. Тэр үйлчлэгээчд үл тэр хөгжлийн бэрхшээлтэй, өвчтөө, ахуйд настай эдгээр иргэдэр чи яаж хийж байгаа юм тэгээд. Хуульд өөрчлөлт оруулах замаар хэсгийн ахлагч нарын оронтойг цомгогдох боломжтой. Харин гагцхүү сөрөг хүчний гишүүдийн санаачилсан энэ хуулийн төсөл улсын хурлаар дэмжигдэх хэсэг нь эргэлзээтэй байгаа юм а. Ардын намын бүлэг бол зөвшөөрөхгүй баг.
Ягаад тэгэхээр яг бодитоор сүүлийн 3 сонгуульд дараалаад ардын 8 бүлгүүл нь хороо одоо нийслэл Улаанбаатар хотод хэсгийн ахлагч гэсэн энэ одоо хуулийн бус бүтцээр дамжуулан ямар нэгэн байдлаар сурчлага хийдэг, тарах материалаар тараадаг, зам яг нэг өгүүлэлтэд одоо шахмал түлштэй, за усны одоо толгоон, за хүнсний хангамж гэдэг хороонд орчих бүх юм эдгээр хүмүүсд дамжуулж сонгуул төсөлж гусраад шүү дээ. Хэсгийн ахлагч нарын хийж байгаа ажил нь маш их тэр хүмүүсгүйгээр яаж бүтцээ ажиллах юм? Зүгээр улс төрчийн нүдээр харж болохгүй байхгүй. Яг бодит байдал дээр илүү идэвхтэй үе нь сонгуулийн үеэр байдаг нь үнэ. Гэтэ сонгуулийн дундуур ч гэсэн хэсгээ би бол жишээлбэл өөрийнхөө тэр надтай ажиллаж байсан хэсгийн ахлагчтайгаа сайн танил байдаг, тэднэрээр дамжуулаад миний энийг энэ сайтаас ингээд үзээрэй гэд наацх нь хургажлаад байгаа байхгүй. Хэсгийн ахлагчийн сарын цалин өнгөрсөн оны 5 дугаар сар хүртэл 1 сая төгрөг байсан. За үүнийг 20% нэмэх шийдвэрийг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал баталснаар одоо хэсгийн ахлагч нар 1.2 сая төгрөгийн цалин авч байгаа юм. За үүнийг нийслэлийн төсөөс гаргадаг. Хэрэв хэсгийн ахлагч гэх энэ оронтойг цомгохдохчвол эдгээр хүмүүсийн цалингийн зардал хэмнэгдэхээс гадна Монгол Ардын намын мөнгөний сонгуульд зориулж угсарсан эсхэмч мөн байхгүй болно гэдгийг хэлж байлаа. Дараагийн асуулт энэ боловсролын Багш нар жагсаж, цуглаж, ажил хаялт хийж байж нэг юм цалингаа нэмүүлэхээр болсон. За гэтэл энэ нэмэгдэл нь бүх багш нарт нэмэгдэл болж очихгүй байна. Учир нь боловсролын яамнаас багш нарын үндсэн цалин нэмэгдээ зарим нэмэгдлүүдийг хассан байна. За ингэснээр олон жил ажиллаж байгаа багш нарын цалин өмнө авч байсан цалингаас нь дөрвтэй нэмэгдээгүй гэлээ. Зарим багш нарын цалин 100 гаруй мянган төгрөгөөр нэмэгдсэн тохиолдлууд ч байгаа талаар ярьсан байна. 26 оны төсвийг батлахдаа багш нарын цалин 1-р сарын 1-ээс 50%-аар буюу 724 мянган төгрөгөөр 11-р сарын 1-ээс 25%-аар нийтдээ 2,800 хүрэхээр их усүр дээр нь 518.5 тэрбум төгрөгийг гээд баталж өгсөн. Мөн эмнэлэг болон эмнэлгийн ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхээр 15% нэмэгдүүлэхээр нийтдээ 190 тэрбум төгрөг бас баталж өгсөн. Улсын хурлууд хууль баталж төсөв баталдаг байгууллага онцгой хэрэгтэй. Гэтэл яг бодит байдал дээр ерөөсөө энэ цалин нэмэгдсэн юм алга. Цалин нэмэгдсэн нэртэй болохоос биш бодит байдал дээр 177 мянган төгрөгөөр нэмэгдсэн тухай санал хүсэлт ирсэн. Нөгөө талдаа яг залуу багш нарын цалин нэмэгдсэн боловч 35-аас дээш жил ажилласан багш нарын цалин бараг нэмэгдэх нь битгий хасагдах тал руугаа орсон тухай хүсэлт одоо миний өмнөдөө байж байна. Монгол Улсын боловсролын салбарт төрөөс гэдэг юм уу их хурлаас боломжийнхоо гэхээр хангалттай төсөв мөнгө батлаад өгöd байгаа боловч зарцуулалт нь очихороо багш дээрээ очихгүй байна нэг талаас багшийн амьдрал сайжрахгүй байна, багшийн хөгжил сайжрахгүй байна. Нөгөө талаас бас сургалтын амжилт бас сайжирч гэнэ үгээд тэгэхээр хамгийн сүүлд авсан PISA буюу олон улсын шалгалтын үр дүнгээс харахад бас Монголын хүүхдүүд энэ олон улсын хүүхдүүдтэй харьцуулахад сурлагын үр дүн маш муу байна. Тэр тусмаа ялангуяа их хэл дээрээ уншиж ойлгох чадвар сул байна. Байгалийн ухааны мэдлэг сул байна гэсэн энэ дүгнэлтүүд гарсан байгаа. Тэгэхээр яг сая мөнхтгийн гишүүний хэлсэнчлэн энэ салбар системийнхаа хувьд бүхэлдээ ингээд дампуурлын байдалд орсон, хямраллын байдалтай болсон бол ерөөсөө нэгдүгээрт том төвшөндөө бодлого дутагдсан, хоёрдугаарт энэ төсвийн тогтолцоо болохгүй байгаатай холбоотой байна гэж үзэж байгаа. Тийм учраас цаашдаа төсвийн тогтолцоог үр дүн суурилсан болгож өөрчлөх, тэр тусмаа боловсролын анхан шатны удирдах байгууллага, орон нутгийн байгууллагуудад боловсролын салбарын төсөв мөнгөтэй холбоотой эрх мэдлийг нэмэгдүүлж, орон зайг нь тэлж өгөх, энэ яамнаас амьдрал нийцэхгүй хууль шийдвэр гаргадаг байдлыг зогсоох ийм шаардлага тавигдж байгаа гэж Арслан намын бүлгийн зүгээс үзэж байгаа. Унгар улсын 75 жилийн түүхтэй ОТП банк манай улсыг банкны тухай хуулиар шинжилсэн тохиолдолд Монгол улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. За улсын хурлын дарга учрал Монгол банкны ерөнхийлөгч Наран Цогт Унгар улсын ОТП банкны төлөөлөлтөй цахимаар уулзалт хийсэн байна. За уулзалтаар ОТП банкны зүгээс Монгол улсын банкны тухай хууль, тогтоомж, цаг үеийн шаардлагад тулгуурлан шинжлэгдэж, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг тодорхой болгосон тохиолдолд банкны салбарт үйл ажиллагаагаа явуулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. Тухайлбал нэг хувьцаа эзэмшигчид тавигддаг хязгаарлалт, хэд ерөнхий зарим зохицуулалтууд болон бодлогын эрсдлийн хүрээнд тодорхой өөрчлөлтүүдийг хуульд тусгасан тохиолдолд стратегийн хөрөнгө оруулалт хийх бүрэн боломжтой гэдгээ тодтоглоо. Уулзалтын үеэр улсын хурлын дарга энэ удаагийн парламентаас төвшүүлж байгаа эрх зүйн шинжилэлээр эдийн засгийн доктортой өсөлтийг хангахын тулд төрийн хэд оролцоог хязгаарлаж, хувийн хөвшлийн орон зайг тэлэх бодлогыг чухалчилж байгаагаа онцоллоо. Түүнчлэн улсын хурлын хаврын ээлжид чуулганаар банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж, холбогдох эрх зүйн орчныг илүү боловсронгуй
боловсроогүй болгоход анхаарч ажиллана гэдгээ тодтоглоо. Дашрамд дуртахад 75 жилийн түүхтэй ОТП банк нь Унгар улсын хамгийн томд тооцогдох хөрөнгийн биржид бүртгэлтэй арилжааны банк юм а. Одоогоор төв болон зүүн Европын 11 улсад нийтдээ 1206 салбараар дамжуулан үйл ажиллагаагаа явуулдаг. Өнгөрсөн оны 3 дугаар улирлын байдлаар банкны өөрийн хөрөнгө нь 115.2 тэрбум Америк доллар, нийт зээлийн багц нь 60 тэрбум Америк доллар хүрчээ. Бүтцийн хувьд нийт хувьцааны 55%-ийг олон улсын хөрөнгө оруулалтын сан, үлдсэн 45%-ийг нь дотоодын хөрөнгө оруулагчид эзэмшдэг гэлээ. Өдөртөө Тэнгэрлэг үзгийн 7 гаруй мэдээллийн хөтөлбөрийг үзэж байна. Баяр ёслол төгөхөөр эрэлтээ дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үн тэнгэрт хаддаг бичигдээгүй хуультай. Уг нь бол засгийн газраас мах, гурил, шатхууны үнийг барих зохицуулалттай ч махны үнийг хязгаарлаж чадалгүй хөөрөгч гисэн. Шалтгаангүй үгсэн хувилдаж бараа бүтээгдэхүүний үнийг нэмсэн тохиолдолд монополийн газарт хандан зөрчлийн хуулиар шийдвэрлэх боломжтойг хуульч хэллээ. Одоогоос 4 жилийн өмнө гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хамгаалах хуулийг баталсан. Тухайн хуулиар засгийн газар газрын тосны бүтээгдэхүүн мах гурилны үнийг барихаар болсон. Гэхдээ эрэлтээ дагаад үн өсөх зах зээлийн зарчмаар энэ хууль мөрдөгдөхгүй байгаа юм а. Үүний нэг жишээ бол энэ онд 2 дахин нэмэгдсэн махны үн. Үхрийн махал гэхэд 1 кг-нд 30 мянга, ууцны үн л гэхэд 800 мянгаыг шүргэж буй явдал. Ерөнхий сайд махны үнийг барих чиглэл өгсөн ч өнөөх нь биелэлгүй. Иргэд баяр төгсөн энэ өдрүүдэд махны үнийн өмнө сүхэрч байна. Ингэж өгсөн хувилдаж байгаа мэтээр махны үнэ худалдаа эрхлэгчид бүгдээрээ нэмэх нь өрсөлдөөний хуулийг зөрчиж буй нэг хэлбэр гэдгийг хуульч хэлж байна. Ийм тохиолдолд монополийн газарт гомдол гаргах боломжтой. Түүнчлэн өгсөн хувилдаж нэмсэн нь тогтоогдвол хуваарай бизнес эрхлэгчийг 5 сая, хуулийн этгээдийг 20 сая төгрөгөөр торгох заалттай гэлээ. Өгсөн хувилдах маягаар өөрсдийнхөө давуу байдлыг ашиглаад үнийг өсгөж тогтоох ийм зөрчил байна гэж үзвэл иргэд ялгаагүй монополийн эсрэг газар тодорхой баримттай бас гаргана. Тэгэхээр энэ дээр нөгөө баримттай гэдэг нь шаардлага байна л да. Хэрвээ бичгээр гарч байгаа гомдол байвал өөрийнхөө нэр хаяг, утасны дугаар, мөн тухайн аж ахуй эрхлэгчийн нэр хаяг, утасны дугаар ингээд мэдээллүүд бол байгаа. Утсаар бол гаргаж болдог. Мөн саяны мэдээллүүдийг заавал мэдсэн байх хэрэгтэй байгаа. Тэгэхээр энэ дээр яг зөвхөн зарим хүмүүс бол нөгөө хаяг нь мэдэгдэхгүй тийм лангуу худалдаа эрхлэгч нар байдаг. Нөгөө талаараа утасны дугаарыг мэдэхгүй асуугаар хилдэггүй ийм хөндөрлөд бол гардаг л да. Тэгэхээр айдуулах өөрийнхөө боломжтой хэмжээнд хэрвээ энэ бол буруу байна, миний эрхийг зөрчиж байна, хууль зөрчиж байна гэж үзвэл худалдаа авахч хэрэглэгч иргэн бүр гомдлоо гаргах нь нээлттэй. Тэр нь баримттай байгаад үндэслэлтэй байвал гомдлыг шалгаад хариуцлагыг өнөөдүүлэх боломжтой гэж харж байна. Таны товчхон яриа өгч. Үүнээс гадна худалдаа эрхлэгчид бараа бүтээгдэхүүнийхээ үнийг буруу мэдээлэх, үнэ байршуулаагүй болон нөтийн баримт өгөөгүй тохиолдолд баримтжуулан монополийн газар мэдээлэн шийдвэрлэх боломжтой байна. Хуульд барааны үн хэмжих нэгжийг үнэн зөвөөр мэдээлэх үүргийг худалдагч хүлээдэг бөгөөд үнийг зөрчсөн тохиолдолд иргэнийг 500 мянга, хуулийн этгээдэд 5 сая төгрөг хүртэлх торгуул ногдуулдаг байна. Эдийн засгийн хямрал, худалдаа үйлчилгээний талбайн түрээс болон борлуулалтад хүртэл сөргөөр нөлөөлж байгааг үл хөдлөхийн бизнес эрхлэгчид онцолж байна. Иргэдийн гар дээрх орлого багассан учраас хүмүүс худалдаа үйлчилгээний талбай худалдаж авах нь багасжээ. Түүнчлэн хамгийн бага метр квадраттай талбайг түрээслэхийг илүүд үзэх болсон байгаа юм. Гэхдээ бизнес эрхлэгчдийн орлого бага байгаатай холбоотой түрээсээ төлж чадахгүй түрээсийн гэрээгээ цуцлах тохиолдлууд ч нэмэгдэж байгаа юм а.
Худалдаа үйлчилгээний талбайг худалдаж авъя гэхээр хэтэрхий үнэтэй байгаа учраас бизнес эрхлэгчид худалдан авч чадахгүй байна. Тухайлбал худалдаа үйлчилгээний талбайн дундаж үн 1 м2 нь 6-аас 10 сая төгрөгийн үнэтэй байгаа юм. Дундаж 40 м2-тай талбайг худалдаж авъя гэвэл 240-өөс 400 сая төгрөгийн үнэтэй байгаа юм а. Дөнгөж бизнесээ эхлүүлж буй хүмүүст ийм мөнгө байхгүй учраас түрээслэхээс өөр аргагүйд хүрч байна. Үгүй бол банкны зээлээр авъя гэхээр банкны шаардлага болон хүү өндөр учраас зээлээр авч чадахгүй буцаж байна. Тийм учраас эдийн засгийн хямралтай цаг үед худалдаа үйлчилгээний талбайн худалдаа зогсон байдалд оржээ. 3 сарын хугацаанд бол ерөнхийдөө худалдаа авалт бол илүү нөгөө жоохон хумигдмал байгаа нь мэдрэгдэж байгаа л да. Тэгэхээр худалдах талбайг илүү сонирхож байна, түрээс нь илүү сонирхож байна уу гэхээр түрээс нь илүү сонирхож байгаа. Яагаад түрээс нь гэхээр нөгөө худалдаа авах гэж байгаа хүмүүс маань ирэхээр боломжтой бол тий ингээд худалдаад авчихсан түрээс нь зөндөө мөнгө төлжсэнээс худалдаад авчихсан гэсэн бодол. Тэгэхээр нөгөө худалдаа авах чадвар нь арай гүйцэхгүй. Худалдаа үйлчилгээний талбайн түрээсийн 1 м2-ийн дундаж үн 60-аас 90 мянган төгрөгийн хооронд байна. Иргэн дундаж 40 м2 талбайг ганцхан сар түрээслэхэд 3-аас 4 сая төгрөг, 1 жил түрээслэхэд 36-аас 48 сая төгрөгийн түрээсийг түлхээр байгаа юм а. Хүмүүс мөнгө муутай байгаа учраас худалдаа үйлчилгээний талбайг худалдан авч чадахгүй, ийм өндөр дүнгээр түрээслэхээс өөр аргагүйд хүрч байна. Нөгөө талдаа эдийн засгийн хямралаас шалтгаалж бизнес эрхлэгчдийн орлого тааруухан байгаа учраас эцэстээ түрээсээж төлж чадахгүй нөхцөл байдалтай нүүр тулж байна. Тийм ч учраас худалдаа үйлчилгээний талбайгаа түрээслэхээ болж түрээсийн зах зээлч хумигдаж эхэлжээ. Тэгээд нөгөө нэг иргэдийн амжиргааны төвшөнтэйгээ уяад үзэх юм бол яг офисын талбай дээр бол нэлээд дүүргэлтүүд маань одоо бууж байгаа гэсэн үг байхгүй юу? За жишээлбэл одоо хотын төвүүдээр нэлээд өндөр байдаг одоо метр квадрат 100 метр квадрат талбайтай байдаг офисууд маань дүүргэлт бол одоо нэг зарим нь бол 60-аас 70% дүүргэлттэй байж байгаа гэсэн үг. Худалдаа үйлчилгээний талбай дээр тийм худалдаа үйлчилгээний талбай дээр ч гэсэндээ ерөнхийдөө бол 5 метр квадраттай талбайнууд бол борлуулалт болон дүүргэлт бол муудаж байгаа. Түүнчлэн шинээр баригдаж буй барилгуудын худалдаа үйлчилгээний чиглэлийн талбай хуваах боломжгүй хэтэрхий том метр квадраттай. Тийм болохоор түрээслэхэд болон худалдан авахд өртөг өндөр учраа бизнес эрхлэгчдэд хүндхэн даваа болж байгааг үл хөдлөлийн бизнес эрхлэгчид онцолж байна. Тухайлбал хувааж зарах болон түрээслэх боломжгүй 200-аас 300 метрийн хэмжээтэй талбайг 2-оос 3 тэрбумаар худалдан авах чадвартай хүн ховорхон болсон учраа зарагдахгүй хэдэн сар жилийн нүүрийг үзэх тохиолдолж байгааг хэлж байлаа. Тийм ч учраас шинээр баригдаж буй барилгууд худалдаа үйлчилгээний талбайгаа жижиг метр квадраттай цомхон олон хүнд түрээслэх худалдах боломжтой байхаар зохион байгуулах хэрэгтэйг онцолж байлаа. Манай улсын санхүүгийн зах зээлд даатгагчийн баталгаа гэх ойлголт 2 жилийн өмнөөс нэвтэрсэн. За энэхүү үйлчилгээ нэвтэрсэн даруй бизнесийн орчинд хамгийн эрэлт өндөр санхүүгийн хэрэгсэл болсныг салбарынхан онцолж байгаа юм а. Тухайлбал 2025 он гэхэд даатгалын компаниуд төрийн худалдан авах ажиллагаатай холбоотой нийтдээ 611.8 тэрбум төгрөгийн дүн бүхий 1200 гаруй даатгагчийн баталгааг гаргасан гэлээ. Энэ нь 2024 оныхоос 27 дахин өссөн үзүүлэлт юм а. Мөн залуу гэр бүл ипотекийн зээлд хамрагдахдаа урьдчилгаа төлбөрөө даатгагчийн баталгаагаар шийдвэрлэх боломжтой гэлээ. Санхүүгийн зохицуулах хорооноос даатгагчийн баталгаа гаргах үйл ажиллагааны журамд оруулсан нэмэлт өөрчлөлтийн үр дүнд дотоодын даатгалын компаниудын гаргах баталгааны дээд хэмжээ 4 дахин нэмэгдсэн гэдгийг онцоллоо. Энэ даатгалын баталгаа гаргах хэмжээг нь 4-өөс 5 дахин нэмэгдүүлэхээр юм шийдвэр гаргацсан. Тэгэхээр нийтдээ өнгөрсөн 25 онд нийт одоо Монгол улсад одоо энэ төрийн бол орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчлэгээ авахын ажиллагаан дээр бол нийтдээ нэг 7 орчим хувийн даатгалын баталгаагаар үзэгдсэн байна. Тэгэхээр бид нар бол энэ 26 онд бол энэ хэмжээ бол 20 орчим руу очно гэж төлөвлөж байгаа. Даатгагчийн баталгааны залуус төгч буй давуу талын хамгийн ойр нэг жишээ бол ипотекийн зээл гэлээ. За ипотекийн зээл хамрагдахын тулд байрны урьдчилгаа цуглуулж өндөр хүүтэй зээл авалгүйгээр даатгалын компанид хандан 20-30 дахин бага зардлаар даатгуулагч болж за ипотект хамрагдах боломжтой гэлээ. Нэг 200 сая төгрөгийн байр хүн авъя гэдээ аваад үзэх юм бол тэрнийхээ 30% нь дүү хэмжээний урьдчилгаа төлбөрийг бол нэн тэргүүнд төлөх ёстой. Тэгэхээр 60 сая төгрөгийг одоо иргэн хүн Германаасаа гарах гээд аав ээжээсээ залуучууд зээлэх гээд те эсвэл өөрсдийнхөө байгаа өмч хөрөнгө байшин барилгаа одоо юу гэдэг нь барьцаанд нь тавих гэж яхаар эргээгээд даатгалын компани дээр бид нар хандах юм бол энэ бол магадгүй тэр 60 саяас чинь 20-30 дахин шүү.
Тэгээ 20-30% биш. Тэгээ 20-30 дахин бага хэмжээний та зардлаар бол даатгуулагч болоод даатгалын компани таны одоо юу гэдгийг хийж байгаа ажил үйлчлэгээ үйл ажиллагаан дээрс чинь үнэлт дүгнэлт өгөөд та даатгуулагч болоод эргээд урьдчилгаа төлбөрийн асуудлыг бүрэн дүүрэн шийдэх боломж олцоо байна гэж. Харин даатгалын компаниудаас даатгагчийн баталгааг Монголын зах зээл нэвтрүүлэхэд ард даатгал хугацаат компани манлайлж оролцсныг онцолж байлаа. За баталгааны даатгал ер нь Монгол улсын зах зээл нэвтрэхэд ард даатгал компани зүгээс бол манлайлаад ажиллаж байна. За ард даатгал компани одоо ер нь бол 32 жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа юм хувьцаат компани байгаа. Тэгэхээр өнгөрсөн онд бол ард даатгал компани нэгдсэн мэдээлэл одоо тогтолцоо, чанарын менежментийн тогтолцоо гэдэг ингээд ISO стандартын 2 стандартыг аваад үйл ажиллагаанд нэвтрүүлээд амжилттай ажиллаж байна. Даатгагчийн баталгаан зөвхөн шин төрлийн санхүүгийн бүтээгдэхүүн биш, гэрээний сахилга бат хөрөнгө оруулалтыг дэмжих механизм болохыг салбарынхан онцолж байна. За цаашид даатгагчийн эрсдэл даах чадвар, баталгаа гаргах чадамжийг нэмэгдүүлэх, за давхар болон хамтын даатгалын оролцоог үргэлжлүүлэх шаардлагатай гэлээ. За эдгээр асуудлын эрх зүйн зохицуулалтыг илүү боловсронгуй болгох чиглэлд холбогдох байгууллагууд анхаарч ажиллана гэдгээ мэдгдлээ. Хөлбөр бизнес орчин булангаар үргэлжилж байна. За энэ удаад авто сервисийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад тулгамддаг асуудлуудыг бид тодрууллаа. Доктор авто сүлжээ компани за улсын хэмжээнд 17 салбар гадаад зах зээлд 2 салбартаагаар үйл ажиллагаагаа явуулдаг. Бизнес эрхлэхэд тулгамддаг хамгийн том асуудлыг тэд хүний нөөц гэж тодорхойллоо. Доктор компани бол 1998 онд бол анх зигзаг судлалын бүрээсний үйл ажиллагааны чиглэлээр бол одоо анх үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. Зигзаг судлалын бүрээс эхлээр харьцангуй жолооч нар бас мэддэг. Тэгээд 1999 онд бол зигзаг судлалын бүрээс маань автын засвар үйлчилгээгээ бол төрөлжүүлэн доктор авто сүлжээ төслийг эхлүүлж байсан. За энэ доктор авто сүлжээ төсөл маань өнөөдрийн байдлаар бол Монгол орон даяар 17 салбартаагаар үйл ажиллагаа явуулж байна. 2025 оны 6 сард бид нэр Казахстан улсын Алматы хотод бол анхныхаа олон улсын нэг салбараа нээжсэн болвол 25 оныхоо төгсгөлд 12 сард бид нэр Атари хотод бол 2 дахь салбараа бол нээсэн. Ингэснээрээ бид нэр Төв Азийн зах зээл дээр буюу анх удаа Казахстаны зах зээл дээр бол доктор авто сүлжээ компани энэ бизнесийн загвараар автомашины засвар үйлчилгээ, оншилгоо, зигзаг судлалын бүрээсний чиглэлээр Казахстан улсад бол 2 салбартаа үйл ажиллагаа явуулж байна. За бидний гадаад улс дахь зах зээлийн өргөжлөлтийг харахад бол Төв Азийн зах зээл гэж харж байгаа. Тухайлбал Казахстанд бид нэр докторийн 150 одоо франчайз салбаруудыг нээх төлөвлөгөөтэй ажиллаж байна. За Монгол орондоо ярих юм бол бид нэр энэ 26 оны 1-р сарын сүүлээр Баян Улгийн аймаг дахь салбар маань тун утгагүй нэгтгэж байна. 3-аас 5-р сард бол салбар нэгтгэхээр төлөвлөж байгаа 2 салбар нь Дундгов аймаг, Говьалтай аймаг. Ингэснээрээ Монгол улсад бол бид нэр Сүхбаатар аймаг, Булган аймаг, Завхан аймаг, Архангаа, Үүрхангаа гэсэн аймагуд л үлдчихэж байгаа. Тэгээд бид бүхэн бол энэ доктор авто сүлжээний салбарыг Монгол орон даяар бол 30 салбар байгуулагдсанараа бид бүхэн автын одоо Улаанбаатар хотод хийгддэг бүхий л төрлийн үзлэг, онцлогоо, засвар үйлчилгээг бол Монгол орон даяараа жолооч нар маань аймгийн төвдөө авах одоо энэ боломжийг олгож байгаа. Ер нь бизнесийн аж ахуйн нэгжүүдэд бол хамгийн номер 1 тулгамдсан асуудал бол мэдээж хүний нөөцийн асуудал байдаг. Тэгэхээр энэ асуудлыг бид бүхэн хэрхэн шийдэж байгаа вэ гэвэл мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөд одоо МИСүүд, замун политехник коллежууд, ихтэйд сургуулиудтай бол түншлэлтэйгээр ажиллаж байна. За энд суралцж байгаа оюутан сурагч одоо дийг бид нэр бол засварын төвүүд дээр үн төлбөргүйгээр цалинтаагаар одоо цалинтаа дадлах хийлэгдэг. Тэгээд эндээсээ одоо төгсөж гарч байгаа хүүхдүүдийг Улаанбаатар хот болон тухайн өөрсдийнхөө амьдардаг орон нутгийнхаа салбарт ажиллах тэр боломжийг бол хангаж өгч байгаа. За дараагийн асуудал бол мэдээж одоо энэ автомашинтай холбоотой нэг чухал асуудал маань оригинал сэлбэг буюу чанартай одоо баталгаатай одоо сэлбэгийн асуудал байдаг. Харьцангуй мэдээж бид бүхэн өмнөд хөрштөөгөө буюу хятад улстай ойрхон байдаг учраас тэнд үйлдвэрлэгдсэн одоо чанарын шаардлага хангахгүй болон дугуймал сэлбүүд бол маш хямдаар орж ирдэг. Тэгэхээр жолооч нарын хувьд бол нэг удаадаа одоо үнийг хараад сонголтоо хийжээгээд үнийхээ араас бол дахин одоо зардал чирэгдэл цаг хугацаа мөнгөөрөө хохирох асуудал байдаг.
Rio Tinto компани засгийн группийн гүйцэтгэх захирал Katie Jackson-ы ажлын албаны дараагаар өсөх хоёр тэмдэглэлөө. За тэрээр оюутлогын компани гүйцэтгэх захирал Deirdre Liebenfelder-ийн тэргуун зөвлөхөр ажиллаж байсан байна. За Rio Tinto-гийн засгийн группийн гүйцэтгэх захирлын ажлын албаны дараагаар өмнө нь 2 ч Монгол мэргэжилтэн ажиллаж байсан. 2015-аас 2019 онд Jean Sebastian Jack болон Arnaud Suarez-ийн ажлын албаны дараагаар Амар Жаргал, 2023-аас 2025 онд Болдын ажлын албаны дараагаар Зол Заяа нар ажиллаж байсан юм а. Capital Markets Mongolia олон нийтэд нээлттэй мэдээлэлд үндсэн хувийн хөвшлүүдийн олон улсаас татсан санхүүжилтийг харуулсан Mongolia Deal Book 2025 тайлангаа танилцууллаа. За энэ тайланд дурдсанаар өнгөрсөн онд дотоодын 19 компанид 40 хэлцэл хийсэн болохыг мэдээлсэн байна. За үүний дийлэнх болох 32 хэлцлийг 1.8 тэрбум Америк долларын дүнтэй жижиг дунд үйлдвэрлэлийг хамарсан доктортой санхүүжилтийн төслүүд эзэлжээ. Түүнчлэн нийт санхүүжилтийн 1.4 тэрбум Америк долларын зээлийн хэлцлүүд 1.1 тэрбумыг бондын хэлцлүүд тус бүрдүүлсэн байна. Харин үлдсэн 21 сая Америк доллар буюу за 1%-ийг өмчийн санхүүжилт бүрдүүлжээ. Нийт санхүүжилтийн 34.6%-ыг Европын сэргээн босголт хөгжлийн банк болон Нидерландын хөгжлийн агентлагаар бүрдүүлсэн байна. За Европын сэргээн босголт хөгжлийн банкны хувьд нийт 7 хэлцэлд 346 сая Америк долларын санхүүжилт олгосон бол FMO-ийн тухайд 5 хэлцэлд 537 сая Америк долларын хөрөнгө оруулалтыг хийжээ. Мандал даатгал компани нь 2025 оны татврын дараах цэвэр ашгаас нэгж хувьцаанд 14 төгрөг буюу за нийтдээ 8.7 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарлахаа мэдэгдлээ. За ногдол ашиг авах хэрэгтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гарах өдрийг 2026 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжилт хурлын бүртгэлийн өдөр байхаар тогтоож 3 дугаар сарын 31-ний дотор үнэт цасныг төлөрсөн хадгаламжийн төвдөх тансанд байршуулахаа мэдэгдсэн байна. Тэнгэрлэгээс 7 мэдээллийн хөтөлбөр нийслэл Улаанбаатар хотын төв цэгт орших гэсүүдээс танд шууд хүрч байна. Нэгдсэн үндэсний байгууллагаас энэ оныг нүүдлийн мал аж ахуйн эрхлэгчдийн олон улсын жил болгон зарласан. Энэ нь манай улсад нүүдлийн мал аж ахуйн өв соёлоо дэлхийд таниулах боломжийг бий болгож байгаа юм а. За гэхдээ дэлхийд танигдахын тулд мал аж ахуйн салбарт тулгымдсан асуудлуудаа шийдвэрлэх шаардлагатай байгааг салбарын төлөөллүүд илэрхийллээ. Малчдад тулгамдж байгаа асуудлын нэг бол газар олголтын асуудал болжээ. Өвөлжөө хаваржааны газар олгох заалттай хэдэнгээ олох нь тодорхойгүй. Ингээд хууль эрх зүйн орчин нь хангалтгүй учраас яг бодит байдал дээрээ аймаг сумдын засаг дарга нар нь газар олгодоггүй болохыг салбарын мэргэжилтэн хэллээ. Жишээлбэл Сүхбаатар аймгийн Мөнхаан суманд 957 малчин өрх бий. Тэдний нэг нь ч өвөлжөө хаваржааны газраа өмжилж авч чадаагүй байх жишээтэй. Уг нь бол малчид өөрийн гэсэн газартай бол тэндээ наад захын ундны усны худгаа байгуулад ахуйн хэрэглээндээ тариалан эрхлэх цаашлаад нэмэлт орлого олох боломжтой. Гэтэл малчдад газар олгох хууль эрх зүйн орчин хязгаарлагдмал байгааг холбогдох их сурвалж хэлж байна. Малчдын гол асуудал эхлээд бид нар газрын засагж байгаа одоо сумын засагтаар одоо энэ байгууллагууд нь хөдөө аж ахуйн одоо энэ газрын засаглалаас ажиллаж байгаа. Ялангуяа тухайн жилийн төлөвлөгөөгөөр газар зохион байгуулалтын төлөвлөгөө гэж гардаг. Энэ төлөвлөгөөгөөр дамжуулаад дорооцсон бэлчээрээ өмжүүлээд сэлгээл яв. Энэ зохион байгуулалтыг хийн. Малчтаа зохион байгуул, манлайлна, өөрийнхөө тэр дүрм журмаа тодорхой болгоно. Ингээд болгоцсон байхад монголчууд бол малчид бол төрийн шийдвэрийг дагаж мөрддөг. Үүнээс гадна уур амьсгалын өөрчлөлтийн улмаас ургамлын гарц буурч, бэлчээрийн доройтол нэмэгдэж байгаа учраас малын тарга тэвээрэг муудах, хорогдол нэмэгдэх болсон. Ялангуяа сүүлийн жилүүдэд ган зууд давхцах давхар эрсдэл малчдыг хамгийн ихээр сөхрүүлж байгаа юм а. Тиймээс малчид уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох шаардлагатай тулгарч, уламжлалт мал маллах арга барилаа өөрчлөх зайлшгүй нөхцөл байдал үүсэж байна. Мэргэжилтнүүдийн зүгээс малын тоонд бус чанарт анхаарах, бэлчээр сэлгэн ашиглах, өвс тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх, эрсдэлт тэсвэртэй үйлдвэр угсааг үржүүлэх шаардлагатай байгааг хэлж байна. Уур амьсгалын өөрчлөлт байгаад байна. Дээрээс нь малын нөгөө таваарлаг байдлаг гэдэг юм алдагдаад байна. Тэгэхээр одоо нэг малчин магадгүй 1000 мал одоо 1000-т малчин гэдэг 1000 малын төлөө явдаг байсан бол одоо чанаргүй 1000 малтай байх хэрэгтэй юу, чанартай 500 малтай байх хэрэгтэй юу гэдэг. Малынхаа толгойг цөөлөөд малынхаа таваарлаг байдал дээр анхаарчи. Тэгэнгүүт эсрэгээр нэг уур амьсгалын маань өөрчлөлт хэвийн болоод ирнэ. Бэлчээрийн хамдаас тохиромжтой байдлаар болоод ирнэ. Дахиад орлого маань нэмэгдээд ирнэ. Магадгүй 10 төлөг одоо зах зээлд борлуулад авдаг байсан ашиг одоо магадгүй 2 төлөг өмнөх төлөвнөөс гарах хэмжээний энэ үр шимийг малчид эхнээсээ мэдээд хэлчихэж байгаа.
Үүнээс гадна малчдын амжиргааг дээшлүүлж давхар орлого олох боломжийг нэмэгдүүлэх шаардлагатай ч хэлж байлаа. Түүнчлэн хот руу суралцахаар явж буй хүүхдээ дагаж ихнэр нь явах. Үүнээс болж ихнэр нөхөр тустай амьдрах нь гэр бүл салах эрсдлийг ч үүсгэж байна. Энэ мэдчлэн малчдад тулгамдж буй асуудлуудаа шийдвэрлэх шаардлага тулгарч байна. За баяр ёслолын үед нийтээрээ зохисгүй хооллох, их хэмжээгээр идэх, хит их өөх тустай халуун хоолны араас хүйтэн зүйл уух нь нэмэгддэг. За тэгвэл хүмүүсийн хэвийн мэд ойлгодог эдгээр ойлголтууд нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй болохыг хоол зүйж анхаарууллаа. Жишээлбэл халуун хоолны араас хит хүйтэн буюу тасалгааны температураас доош орчинд хадгалсан зүйл уух нь хоол боловсруулах ферментүүдийг саатуулж байдаг байна. За хамгийн энгийнээр тайлбарлах юм бол халуун хоолны дараа хүйтэн ус ундаа уух нь хотоод гидсний хэвийн үйл ажиллагааг алдагдуулж хоол боловсруулах үйл явцыг удаашруулдаг байна. За гэхдээ хүйтэн уух зүйл гэдэгт тасалгааны температураас доош орчинд хадгалсан зүйлс тооцогддог гэлээ. За ялангуяа баяр ёслолын үеэр өөх тос ихтэй халуун хоол их хэмжээгээр эзний дараа хийж үлсэн ундаа мөстөө ус уух нь гидэс дүүрэх, базлах, за удаан хугацаанд давтагдвал архаг өвчний суур болох сэтрэх эрсдэлтэйг сануулж байна. Тэр халуун хоолны араас хүүт юм уух гэдэг нь үнэхээр аюултай. Тэгэхээр тийм аюултай гэдэг. Яагаад аюултай энэ дэлхийн нэг хүмүүс хоол ичил араас нь кола уугаал идэгч тэгэл хүмүүс хүүт ус уудагч тэгээд манай цаг уур өөрөө хэр зэрэг тэр одоо малын гаралтай одоо хансан өөх тостой тийм хоол идэж байгаа хүмүүс араас нь шууд одоо тасалгааны бус температуртай тэрнээс доошо одоо хөршний температуртай ч юм уу эсвэл бүр мөс төстэй тийм одоо ундаа уuna гэдэг бол хоол усруулах систем тэр өөх тосны одоо задралыг явуулж байгаа ферментийн одоо орчныг юу яаж саатуулж байна. Мөн ямар орчинд бэлтгэгдсэн за хэр хугацаанд хадгалсан тодорхойгүй хоол хүнс хэрэглэх нь хордлого авах эрсдлийг нэмэгдүүлдэг байна. Дийдсэн одоо тэр эзэн ус хоол хүнсний зүйл ямар нэгэн бохирдолтой биологи одоо бактери бохирдол энтертэй болоод тэр хүн хоолны хордлого үүссэн бахыг үүсэхгүй жишээ нь одоо ямар орчинд ямар температурт тэрийг хадгалж байгаа гэдэг чинь өөрөө чухал шүү. Тэгээд тэр чинь ингээд шууд тэр хүн чи идэж байгаа шүү дээ. Дулааны боловсролд оруулахгүй идэж шүү дээ. Тийм учраас ингэж бас тэр хүн хоолны хордлого авсан байх магадaltaй. Нөгөө нэг нь бол нөгөө хэтрүүлэн идээ дөрөөсөө тэр бие организм нь нөгөө тэр их идэж байгаа өөх тоос тэр их олон янзын хольж идэж байгаа зүйлийг нөгөө бүрэн гүйцэн шингээж чадахгүйгаас хордлого үүссэн. За дан ганц баяр ёслол гэлтгүй зохистой хооллолтыг дадал болгох нь эрүүл мэндийг хамгаалах энгийн боловч чухал алхам болохыг мэрэгжилтэн зөвлөж байна. За хамгийн наад зах нь хэтрүүлж идэхгүй байхаас эхлэн гэлээ. За хоол хүнсээ сонгохдоо бэлтгэсэн орчин хадгалалтын нөхцөл хэрэглээний хэмжээд анхаарах нь эрүүл мэндэд хамгаалах хамгийн чухал алхам гэлээ. Их хоол эзэсний дараа алкогол хэрэглэх нь хоол шингээлтийг түргэсэгдэгэ гэх ойлголт хүмүүсийн дунд байдаг. Тэгвэл энэ нь ташаа ойлголт юм байна. Ялангуяа баяр ёслолын үед хүмүүс олноороо цугларч их хэмжээгээр өөх тос ихтэй хоол хүнс хэрэглээд араас нь алкогол хэрэглэх тохиолдол илбэг байдаг. За үүнийг батлах нэг тоо бол нийслэлийн түргэн тусламжийн 103 утсанд архинаас хамааралтай дуудлага баяр ёслолын үед 2 дахин нэмэгдэж байгаа байл юм а. Нийслэлийн түргэн тусламжийн утсанд хоногт 1500 орчим дуудлага ирдэг. За үүний 200 гаруй нь архинаас хамааралтай дуудлага байдаг гэлээ. Харин баярын үед энэ тоо 400 гаруй болж нэмэгддэг байна. Одоо жишээ нь 24 цагт бид нар дунджаар бол одоо 1500 дуудлаганд бол тусламжийг үзүүлж байна. Түүний бол бараг 10% нь бол 5-аас 10% нь бол архины шалтгаантай дуудлага байдаг. Тэгэхээр баяр наадмын үед бол одоо архины шалтгаантай дуудлага бол бас нэлээдгүй өндөр хөвийг эзэлдэг. Тийм учраас ард иргэд маань одоо энэ бол өөрөө архи гэдэг зүйл маань санаатаагаар өөрийгөө гэмтэж байгаа асуудал. Тийм үү. Тэгэхээр одоо ухамсартай байх, эрүүл мэндэд хайртай байх, хариуцлагатай байх тал дээр илүү анхаарч одоо архины хэрэглээг соёлтой хэрэглэх тал дээр анхаараарай гэдэг зүйлийг бас хэлмээр байна. Алкогол нь хүчлэлэг шин чанартай учраас хүний ходоодны хүчлэлэг шин чанарыг дэмжиж өгдөг байна. За тиймээс их хоол эзний дараа алкогол хэрэглэх нь түр зуур шингээсэн хөнгөрүүлсэн мэт мэдрэмж өгдөг гэлээ. За харин ч их хоол эзний дараа алкогол хэрэглэх нь ходоод цочроох гэх мэт сөрөг нөлөө ихтэй байна. Нөгөө тэр ууж байгаа арх байна, тэр ууж байгаа одоо хүчлэг ундаанууд ч юм бүгдээ
маш их юутай байхгүй юу? Хүчлэг байхгүй юу? Одоо хүний хотоодны хүчлэг 2-тай 1.5-аас 2 л гэж дунджаар ярьдаг. pH нь 2 гэж ярьдаг. А гэтэл тэр ундаанууд ч өөрсдөө бүр 2-оос ч доош гарсан, дэш гарсан маш хүчтэй хүчлэг зүйлүүд байхгүй юу? Архин тэр чинь. Тийм учраас нөгөө тийм хүчлэг юм мэдхээр магадгүй хотоод ч өөрийн хүчлэг орчинтой учраас тэр хотоодны хүчлэг байдлыг дэмжиж өгөөд нэг үйл ялан нэг тийм мэдрэмж төрүүлдэг байхыг бол үүсэхгүй гэл тэд нар өөрсдөө одоо хоолыг задлаад тэгэд мэгэд гэдэг юм бол тэр бол тийм болохгүй. Яг л тэд нар фермент биш учраас хоолыг ганцхан ферментл задлаа шүү дээ. Тэгэхээр тийм бол Баярын ширээндээ эрүүл зөв дадлыг эрхэмлэж хоолундаа тохируулан хэрэглэх нь өөрийн болон бусдын эрүүл мэнд аюулгүй байдлыг хамгаалах чухал алхам гэлээ. За ийм ч учраас баяр ёслолын өдрүүдэд архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Милан Кортина 2026 урлагийн Олимпийн наадмын зарим тэмцээний төрлүүд өчигдрөөс эхэлж гисэн. За наадмын нээлт харин маргааш болох юм а. Энэ удаагийн өвлийн Олимпийн наадмыг 6 телевиз төрөл бүрээр нь хувааж бас шууд амжуулан үзүүлж байгаа. Тэнгэр телевиз энэ удаад кёрлинг, хоккей, шорт трек гэсэн 3 төрлийн тэмцээн уралдааныг үзэгч та бүхэнд шууд амжуулан үзүүлж байгаа. Маргааш болох наадмын нээлтийг бас бид та бүхэнд шууд амжуулан үзүүлэх болно. За харин тун удахгүй буюу 21 цаг 40 минутаас хоккейн төрөлд Итали, Франц улсын багууд өрсөлдөнө. За мөн өнөө шөнө 2 цагт Чех, Их Британи улсууд кёрлингийн төрлөөр өрсөлдөх бол үүрээр 4 цаг 10 минутад за хоккейн тэмцээн Финланд, Канадын багуудын хооронд явагдах юм а. Эдгээр тэмцээнийг ч бас бид та бүхэнд шууд амжуулан үзүүлэх болно. Тэнгэр телевиз 7 мэдээллийн хөтөлбөртэй хамт байсан үзэгч танд баярлалаа.